50 сая төгрөг. Энэ бол их мөнгө. Маш өндөр хамгаалтанд ор өнөөдөр мөнгийг авч харлаа. Мөнгө яг хаашаа явж байгааг илрүүлэхийг оролдож байна. Нэг үргэлжлэн тоолсон 5,000-ийн дэвсгэр бүхий мөнгө студид орж ирлээ. Бэлнээр 50 сая төгрөг. Энэ бол 50 саяын үнэт супер шоу нэвтрүүлэг. Нэвтрүүлгийн ивент төгөөч Найрсаг Улаанбаатарыг дэлгүүр. Нэвтрүүлгийн ивент төгөөч санхүүгийн боловсролыг дэмжигч Голомт банк. Нэвтрүүлгийн ивент төгөөч Туркийн цэвэр жимсний жуус Амек. Самбайцхан өргөмөлчтэй Монголын үндэсний боловсрол сүглэлээс сэргэлийн болдог 50 саяын ул шоу нэвтрүүлгийн ээлжид дугаар эхэлж байна. Нэвтрүүлгийн голдор болох 50 сая төгрөг маань энэ байна. 50 сая төгрөг гэдэг бол аятайхан автомашин, орон сууц, туслангийн газар, багахан хэмжээний бизнес эрхлэгч хангалттай мөнгө. Гэхдээ энэ мөнгөний эзэн болохыг хүсчихвэл та манай нэвтрүүлэгт зочноор оролцож мөн 8 асуултанд зөв хариулах шаардлагатай юм а. Ингээд 50 сая ул шоу нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт оролцогчдыг би тайзнаа өргөх гэж байна. Оролцогчдоо угтан авцгаая. За сайн байна уу? За сайн байна уу? Манай өнөөдрийн дугаар бол сар шинийн баярт зориулсан тусгай дугаар гэж хэлж болно. Монгол даяараа одоо сар шинийн баяр өргөн дэлгэр сайхан болж байгаа. Энэ цаг үед одоо бас Монголын үндэсний бүхийхөө энэ сайхан одоо төрөө бүхийг авчирч нэвтрүүлэгтээ оролцуулж байгаадаа бас үнэхээр баяртай байна. За ингээд та бүхэн үзэгчдтэй бас өөрснийгөө товчхон танилцуулахгүй юу? За намайг Батсуур гэдэг. За Питер багын найзууд байна. Багын найзууд. Монгол наадмын төрөө бүхчүүдтэй бол бас уулзж учирчл явсан л да. Тэгээ би бас Батсуураас асуу гэж бодоод байгаа. Төрийнхөө наадмд төрүүлчихэд нэг тугаа тойрж явахт ер нь ямар мэдрэмж төрдөө? Тэгээ сайхан. Яг тэр торгон мэдрэмж бол бас нэг Европсын уу? Огшоо биений ус арзаах шиг. Ингэж ийм болчлоо гэж үл их боддоо. За мэдээ тэрэг үгээр хэлшгүй сайхан мэдрэмж байж таарна. За ингээд 50 сая ул шоу нэвтрүүлгийн дүрмийг та хоёрт танилцуулъя. Нэвтрүүлэг маань 8 асуулттай. 1-4 дахь асуултууд 4 хариулт гарч ирнэ. 3 дээр нь та хоёр мөнгөө байршуулах боломжтой. 5, 6, 7 дахь асуултууд 3 хариулт гарч ирнэ. 2 дээр нь мөнгийг байршуулах боломжтой. Хамгийн сүүлийн 8 дахь асуулт 2 хариулт гарч ирнэ. Аль нэгэн дээр нь мөнгөө байршуулах боломжтой. За бүх асуултыг бодох хугацаа 1 минут. 1 минутанд амжиж мөнгөө байршуулах ёстой. За юм л байна. Мөнгөндөө өрж болно. Та хоёрын мөнгө. За. Таны ингэж ядсаач тэ. За тэгвэл та хоёрт 50 сая төгрөг байна. Надад 8 асуулт байна. Тоглолтоо эхлэе. Өнг цол. Цолоо. Цолн дээр. Цол. За. Нэвтрүүлгийн оролцогч маань нэг дахь асуултынхаа сэдвийг цол гэсэн сэдв сонгосон байна. Дэлгэцэн дээр одоо хариултууд гарч ирнэ. Нэгдүгээр дэлгэц сегмент. Хоёрдугаар дэлгэц цэрэн тогтоох. Гуравдугаар дэлгэц дамдин. Дөрөвдүгээр дэлгэц жамин. Эдгээр хүмүүсийн хэн нь Монгол улсын хөдөлмөрийн баатар, дархан авраг, гавьяат жүжигчин цолтой вэ? Сегмент, цэрэн тогтоох, дамдин, жамин. Цирк юм шиг байна. Дамдаа шүү дээ. Дамдаа. Шиг ингэ төвчлээ. За тэгээд унахгүй. Ингэ. Тэр 20 тарагддаг. Цаг явсан байгаа 45 секунд өнгөрч байна. За цэрэн Хэрвээ баталгаатай мэдчихвэл цагийг зогсоож байна. Хөдөлмөрийн баатар. Сегмент гэдэг чинь одоо хөдөлмөрийн ба ямар вэ?
Цэгмэдийг бол мэдэхгүй байна. Чамаа ургал Хөдөлмөрийн Баатар мод биш ба. Дамдаа Хөдөлмөрийн Баатар мөн үү? Дамдаа ургал Хөдөлмөрийн Баатар. Сүүл туссан баг шүү. Жамингоо бол биш те. Жамингоо бол гайв. Тамирч. 20 секунд үлдсэн байна. Цэгмэд гэдэг нь яа мэдэхгүй байна. Цэгмэд. Цэгмэд гэж дахаар байхгүй юм чи тэгээд. Хөдөлмөрийн Баатар гайж ирсэн байна. 8 7 6 За ингээд манай сар шинийн баяр зориулсан 50 сая улсын өнөтрүүлгийн баярын дугаард оролцож байгаа Монгол улсын Арслан Батсуур. За багын найз Сүлд Баатар хоёр маань бол нэг асуултандаа хариулж дууслаа. Монгол улсын Хөдөлмөрийн Баатар, Дархан авраг, бас дээрээс нь гавьяат жүжигчин хүн хэмбэ гэсэн асуулт байлаа. Цэгмэд, Цэрэн тогтох, Дамдан, Жамин гэсэн дөрвөн хариулт байсан. Дамдан, за Дарийн Дамдан авраг багш юм тий. Дамдан авраг дээр тавьсан. Цэрэн тогтохгүй бол гавьяат жүжигчин шүү. Биш ээ. Сүүлд бас рекламаторд их тоглосон шүү. Цэгмэд гэж Дархан авраг байхгүй хаа. Дархан Гайж авраг жүжигч биш магадгүй. Хөдөлмөрийн Баатар ч юм уу те. Тийм үү, Дархан авраг байхгүй юу? Дархан авраг байхгүй л та. Жамин? Жамин Хөдөлмөрийн Баатар. Хөдөлмөрийн Баатар л биш. Жүжигчин бас байж магадгүй юу? Жүжигчин биш л те. Шүү. Энэ дээр ч одоо тодорхой л да энэ асуулт л тийм үү? Оролцогч маань бол Дарийн Дамдангуй дээр 50 сая төгрөгөө тавьсан. Хариултандаа бол итгэлтэй байна. Зөв хариултыг харцгаая. Хэрэгэлцээтэй асуудал дээр бол сонир болох юм шүү. Удаад байвал. За Цэрэн тогтох авраг биш нь бол тодорхой. Жамин, Цэгмэд хоёр бол биш болж таарсан. Аюулгүй хожиг асуулт дээр. Зархим үзэгчдийн оролцогчд маань нэгдэх асуултанд амжилттай хариулж чадсан. Дарийн Дамдангуй бол Монгол улсын авиа жүжигчин Хөдөлмөрийн Баатар, бас дээрээс нь Дархан авраг цалтай ийм хүн байсан юм аа. 50 сая төгрөг бүрэн бүтнээр байгаа. Манай нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчдэр Найрсаг Улаанбаатар урайтай Улаанбаатар их дэлгүүр, санхүүгийн боловсролыг дэмжигч Голомт банк, Туркийн Тамек брендийн цэвэр жимсний шүүс нэвтрүүлгийн маань ерөнхий ивент тэтгэгчдэр ажиллаж байгаа байлаа. Бид одоо хоёр дахь асуултын сэдвийг сонгох гэж байна. Цагаан сар, чөлөөт цаг. Чөлөөт цаг гэхээс одоо. Чөлөөт цаг ч одоо барагдахгүй л Барагдахгүй шүү дээ. Цагаан сар. Цагаан сар Цагаан сар. Нэвтрүүлгийн оролцогчд маань хоёр дахь асуултынхаа сэдвийг цагаан сар болж байгаа учраас цагаан сар авъя гэж шийдлээ. Одоо дэлгэцэн дээр дөрвөн хариулт гарч ирнэ. Нэгдүгээр дэлгэц баясгалан. Хоёрдугаар дэлгэц тийн урвагч. Гуравдугаар дэлгэц тийн ялагч. Дөрөвдүгээр дэлгэц муу нүүрт. За асуултыг харъя. 2016 онд бэлгийн тооллын ямар хэмээх гал бичжэл гарч байгаа вэ? Баясгалан, тийн урвагч, тийн ялагч, муу нүүрт. Яг баталгаатай муу нүүрт. Тийн ялгагч сайхан болсон тийм үү? Муу нурт гэдэг одоо яваад шүү дээ. Энэ бүлгүүд болж байгаа юу? Батуу. Батуу гэж бодё одоо тэгэл. Тийм үү? Тийн ялгагч байна гэж байхгүй. Тэгээ баясгалан гэж баясгалан харна. Баясгалан дээр бас царай муутай байдаг. Шогмогийн мэрээтс дээр. Муу нурт. 30 секунд үлдсэн байна. Муу нурт л яг одоо ч баясгалан дээр ойроо тавьж яаж. Яг тэр духаас тарсан өөр гэдэг үү. Даа муу нурт. Муу нурт биш. 10 9 8 7 6 5 4 3 2 1. Оролцогч маань хоёр дахь асуултанд хариулсан байна.
2016 онд бэлгийн тооллын ямар гал бичин жил гарч байгаа вэ гэсэн асуулт байлаа. Дэлгэцнэр бол баясгалан, тийн урагч, тийн ялагч, муу нүрт гэсэн дөрвөн хувилбар гарч ирсэн байсан. За хоёр оролцогч маань бол муу нүрт гэсэн хувилбар дээр бол 50 сая төгрөгөө бүгдийг тавьсан байна. Зөв хариултыг авцгаая. Муу нүрт баха. Тэ. Баясгалан гэж байхгүй. Баясгалантай юу вэ? Яа, тийн ялагч, тийн урагч хоёр бол биш юм байна. Биш ээ, биш. Баясаач шоха. Хаваагаад чи одоо юм яг батлагын дэргэд өгөөд. Оролцогч маань хоёр дахь асуултанд амжилттай хариуллаа. 50 сая төгрөг бүрэн бүтнээрээ байгаа. Одоо бид 3 дахь асуултын сэдвийг сонгох гэж байна. Түүх, амтан. За. Оролцогч маань 3 дахь асуултынхаа сэдвийг амтан гэсэн сэдвээр сонгосон байна. Дэлгэцнээр одоо хариултууд гарч ирнэ. Нэгдүгээр дэлгэц хөх халим. Хоёрдугаар дэлгэц бронтозавр. Гуравдугаар дэлгэц стегозавр. Дөрөвдүгээр дэлгэц арслан заан. Бүх эрен цагийн хамгийн том амтан юу вэ? Халим, бронтозавр, стегозавр, арслан заан. Арслан заан бол биш. Халим дээр тавьдаа. За эдгээр яас ч үгүй. Бронтозавр гэж одоо явах юм бид. Дензавр. Энэ өвсөндөө жилтэй нэг өндөр. Урт хүзүүтэй. Тэр ч бас том шүү дээ. За юу шин дээр ингэ байж. Надад багт. Эдгээр багт. Багтаа. Багт жоо ийшиж байгаа их тавьчих. Халим шиг юм дөө. За энэ дэхтэй стегозавр гэж ямар амт байд юм бэ? Юу гэсэн нөө? Завр мөн дензаврууд. Эйшэр 30 халим өрөөний дээр байна. Халим дэлхийн хамгийн том амт гэдэг юм шүү. Харин ч одоо ч бүх байна. хэрэг цагийн гэж байна шүү дээ хамгийн гол. Бүх хэрэн цагийн. Бронтозавр бол том шүү дээ. Бронтозавр гэдэг чинь Урт үзүүтэй. урт үзүүтэй. Энийг юу гэсэн мэдэхгүй. Тэр чинь одоо авторч юм уу? Энэ юу? Энэ ч мэдэхгүй байна. Энэ үү? Нуруунд дээр нэг юм. Тэгвэл наач юм шүү. Одоо 6 5 Арай их тавьчих. За оролцогч маань 3 дахь асуултанд хариулсан байна. Амтан гэсэн сэдвийг сонгосон. Бүх эрен цаг үеийн хамгийн том биетэй амтан юу вэ гэсэн асуулт байлаа. Арслан зааныг бол орхисон байна. Одоогийн заанаас бол том тий. Гэхдээ Халимын халимын дайнд Халимын дайнд очихгүй хаа да. Халимч бас халимын дайнд очихгүй. За халим бол хамгийн том халим 33 м урт гэж ярьдэн шүү дээ. 33 ч бас том доо тий. 33 ч одоо бүр амар том барилга биш үү баг. Том барилга байж юм. Тэгж ярьдэн шүү халимыг тий. За стегозавр дээр 1 сая төгрөг тавьсан байна. Стегозавр нэг юм аргалгаар нэг яг нэг газар ширтсэн чим шиг ингээтэй нуруунд дээр ийм том юм. За яг бас амтны одоод бас нэг юу тавьчих тий. За бронтозавр дээр 18 сая төгрөг тавьсан байна. Стегозавр дээр 1 сая төгрөг тавьсан. Үлдсэн мөнгөө бол хөх халим дээр тавьсан байна. За бронтозаврыг бол өвсөн тижээлтэй өндөр бас том биетэй амтан халимнаас том байж магадгүй юм гэж бодсон байна. Зөв хариултыг авцгаая. Хөхөд жодогт халим дээр шууд тавьдаг шүү дээ. дээр тавьчихдаг шүү. Ууны үлцэг байвал. За энэ бронтозавр биш ээ. Бронтозавр хөх халим гэж дуулсан юм. Дэлхийн хамгийн том амтан. Бас 30 гарантайгаа. Тэгээ. Бронтозавр юу вэ? Сайдэр яг Стегозавр бол биш юм байна. Муу юм дээ. Стегозавр биш болж таарсан хөх халим бронтозавр арслан заан. Хэрэгмөсгчтэй хэсгийн ормын сурчлагын дараа эргээд уулзцгаая. Нэвтрүүлгийн ивент төгөөч Найрсаг Улаанбаатарыг дэлгүүр.
Нэвтрүүлгийн ивент төгөөч. Санхүүгийн боловсролыг дэмжигч Голомт банк. Нэвтрүүлгийн ивент төгөөч Найрсаг Улаанбаатар их дэлгүүр. Нэвтрүүлгийн ивент төгөөч санхүүгийн боловсролыг дэмжигч Голомт банк. Нэвтрүүлгийн ивент төгөөч Туркийн цэвэр жимсний жуус Амек. Тэрмэлчтэй таавхан яг одоо боловсрол сүүлтээр 50 сая он шоу нэвтрүүлгийг үзэж байна. Нэвтрүүлгийн оролцогчд маань цар шинийн байрыг дөрвөлсөн тусгай дугаарт маань хүрэлцэн ирсэн байгаа. Монгол бүхийн одоо бас мандаа бүх улсын арслан Батсуур маань багын найзын хамт оролцож байгаа. Бүх хэрэн цаг үеийн хамгийн том биетэй амьтан юу вэ гэсэн асуулт байсан. Стегозавр бол биш болж таарсан. Бидний өмнө арслан заан, бронтозавр, хөх халим 3 үлдээд байна. Арслан заан дээр мөнгө тавиаг байгаа. Бронтозавр дээр 18 сая төгрөг тавьсан. Харин хөх халимн дээр 31 сая төгрөг тавьсан байгаа. Бид зөв хариултыг хүлээж байна. Том хөх халимч нь том шүү дээ. Баяр хүргэе. Одоо хэлэн дээр шууд ихний хаагаараа явуулдаг үү? Завралцагч маань 3 дахь асуултаа амжилттай давж чадсан. Тэдэнд 31 сая төгрөг үлдсэн байгаа. Бүх хэрэн цаг үеийн дэлхийн хамгийн том амьтан бол одоо ч гэсэн манай дэлхийн далай тэнгист байгаа хөх халим юм байна. Бронтозаврч тэр, стегозаврч тэр, арслан заанч тэр халимны айжууд бол жижигхэн биетэй юм байна. За ингээд бид одоо 4 дахь асуултын сэдвийг сонин хэвлэл гадаад жүжигчд. Гадаад жүжигчд нарийн нэр юугаар насаа. Гадаад жүжигчд. За. Оролцогч маань 4 дахь асуултынхаа сэдвийг гадаад жүжигчд гэсэн сэдвийг сонгосон байна. Хэрэгсэн дээр одоо хариултууд гарч ирнэ. 1-р дэлгэц Николь Кидман. 2-р дэлгэц Арнольд Шварценеггер. 3-р дэлгэц Брэд Питт. 4-р дэлгэц Крис Такер. Эдгээр алдартай жүжигчдээс хэн нь тоглосон киноноосоо болж нэгэн үе бүгд найрамдах хятад ард улсад нэвтрэх эрхгүй болж байсан бэ? Николь Кидман, Арнольд Шварценеггер, Брэд Питт, Крис Такер. Николь Кидман ч нөгөө нэг Бангкок хилтэн гэдэг. Тэр нэг жоо юу гэнэс тэр байж магадгүй. Тэгээ. Крис Такер ч болохоор хараа. Жиг яваад тоглолт харж штэ. Шварценеггер биш хаа. Брэд Питт дээр ч улс төрийн нэг тоглолтгүй. Ийш ямарч байгаа юм. Николь Кидман яг хар түмний хэвтгийн тоглолт штэ. Аяж юусэн зүгээр тавьжлаа байлаа. Юу жоо хингийн нийж тавьчихсан. Тэр Николь Кидманых чинь Тайландд шүү дээ. Тайланд тий. Энэ бол хятадын л ба. Крис Такер. Брэд Питт. Энэ хар дээр ирэндээ. Шварценеггер гайг баха. Наад чи дими юм шүү. Николь Кидман чи дими яха наад чи биш хаа. Тэр Тайланд тий. Тайланд өнөө тоглосон юм шүү. Тэгэхээр чи Брэд Питт гэж байна. Арнольд бол биш байгаа үү? 10 9 Энд 10 байна уу? За Батсуур арслан маань яаж ийна цаг дуусчих хаад ингээд татгас ингээд мөнгө шин тавих чинь. Николь Кидман дээр андуурлаач. Николь Кидман Арслан 4 дахь асуултанд хариулсан байна. Николь Кидман, Арнольд Шварценеггер, Брэд Питт, Крис Такер. Эдгээр Холливуудын алдартай жүжигчдээс хэн нь тоглосон киноноосоо болж бүгд найрамдах хятад ард улсад нэвтрэх эрхгүй болж исэн бэ? Нэгэн хэсэг цаг үед, тийм ээ? Гэсэн асуулт байлаа. Николь Кидман, Арнольд Шварценеггер хоёр дээр мөнгө тавиагүй. Брэд Питт, Крис Такер хоёр дээр мөнгө тавьсан байна. Крис Такер дээр болвол 11 сая төгрөг тавьсан байна. Крис Такер гэдэг маань нөгөө нэг оргил цаг дээр тоглодог мөн үү? Мөн. Чек чантай. Хараа шүү. Тий, тэр чи одоо тэгээд тэр кинон дээр тоглоод хятадууд оруулах эрхийг хорчно гэж баймарг юм аа. Байт юм болов? Кинон дээр бас яад шүү дээ. Хятад мэтэд явдаг үстэй. Эсвэл Жаки Чантай тоглосон мэдхгүй яа гэв. Бас тэр дээр жоохон хятадуудыг жоохон доош нээсэн байсан юм байт юм болов? Байт юм. Тэр дадлаг жүжигч жоохон тий. Брэд Питт чинь Брэд Питт байх гэж бодлоо зүгээр. Николь Кидманийг Бангкок хилтэж Тайланд ч нэр. Тэрийг андуураад сая. Брэд Питт чинь төвдөд өнгөрөөсөн 7 жил гэж кинонд тоглодог шүү. Мөн тэгвэл мөн.
Төв юм уу? Яг тэрнээс болсон байхгүй. Тэрний сүлд тэрнээс болсон баг. Яг би бас тий нэг уулдаг яваад. Тий. Гэхдээ Арнольд Шварценеггер яа да? Арнольд Шварценеггер арчны хайртун. За ингээ зөв хариултыг авцгаая. Крис Такер. За Брэд Питт байна л да. Брэд Питт чинь тэр яг тэр төвдөө нөгөө чи дээр гинэ шүү дээ. одоо манай лам нарыг л тэ газар очиж гэдэг кино гэдэг үстэй тий. Нөгөө Кенри Ривз тэр гэдэг чинь Матрикс тоглолт. Тэр мэр хэлээ биш дээ. За Яа Шварценеггер бол хятад ард улс руу бол чөлөөтэй орж гард юм байна. би бүр сүүлд очиж тавьсныг яа. Яа. 11 сая төгрөг доош унлаа. 11 сая төгрөг их мөнгө шүү те. Их мөнгө. Өө. За Крис Такер бол хятад бүгд найрамд хятад ард улс руу чөлөөтэй орж гард юм байна. Яасан бол Тайланд тамитгүй одоо Тайланд гайг үстэй. Брэд Питт л төвдгийг харуулсан нэг Хятадын одоо хамгийн том асуудал төвд шүү дээ. Тэр нөгөө төвдийн асуудлаар төвд хятадууд Брэд Питтийг орохыг оргилсан байж магадгүй. тэр чинь нөгөө хятад эсрэг кино л доо. Ямараа нэвтрүүлгийн 2 оролцогч маань 4 дахь асуултаа амжилттай давж чадсан. Тэдэнд 20 сая төгрөг үлдсэн байгаа. 30 сая төгрөг доош унсан. Гэхдээ бас таажгүй амжилттай байна гэсэн үг. Одоо 50 сая уншаа нэвтрүүлгийн 5 дахь асуултаас нэвтрүүлгийн үед баг зэргийн дүрмийн өөрчлөлттэй 3 хариулт гарч ирнэ. 2 дээр нь манай оролцогчд мөнгөө хувааж байршуулах боломжтой юм а. Бид одоо 5 дахь асуултын сэдвийг сонгох гэж байна. Инх тайван тоглоом наадгай. Их 50 тоглоом наа. их Их 50 хөрн улс орны юм байх л та. тавны явах юм байна шүү дээ. За тэгээд За их тайв. Инх тайван. За. Нэвтрүүлгийн оролцогчд маань 5 дахь асуултынхаа сэдвийг инх тайван гэсэн сэдв сонгосон байна. Тунгалахгүй дэлгэцэн дээр 3 хариулт гарч ирнэ. Нэгдүгээр дэлгэц Йосиф Сталин. Хоёрдугаар дэлгэц Мао Цзэдун. Гуравдугаар дэлгэц Махатма Ганди. За асуулт гарыг. Эдгээр хүмүүсийн хэн нь Нобелийн инх тайвны шагналд нэр дэвшиж байгаагүй вэ? За Йосиф Сталин, Мао Цзэдун, Махатма Ганди. За Ганди бол дэвшижсэн хөө. Дэвшижсэн баг тий. Тий уус их тийм. Мао Цзэдун гэж Сталин нэр дэвшиж байгаагүй шүү тий. Нэг нь нэр дэвшсэн юм байна л да. Наад бас Ганди бол дэвшсэн баг уу. Тий. Сталин дээр баг тавь тий. Сталин Мао магадaltaй. Мао Цзэдун бол бас аас ивгүнх штэ. Тариач юм байсан тий. Хуваагаа тавих юм уу гэж. Бас нэг дөрөвдөг л. аа Тэр дараа нэг ирээд тавихгүй. ядаж нэг за яг Өөрөөр ганц 5-ыг тавьчих л бас тий. бас Яг тий бас 15 Дүү Ганди ч нэр дэвшиж байгаагүй гэсэн чинь. Тэгэхээр дэвшиж магадaltaй юм тий. одоо 3 дээр тавилттай. Гурдад дэвшихгүй шүү. Бохгүй шүү. Юу? Ала. Дорга. Аа. 2 Йосиф Сталин, Мао Цзэдун, Махатма Ганди гэсэн эдгээр 3 дэлхийн алдартай 3 хүний хоёр нь бол Нобелийн инх тайвны шагналд нэр дэвшиж байсан юм байна. Нэг нь ерөөсөө огт дэвшиж байгаагүй юм байна. За тэгээд манай хоёр оролцогч бол Махатма Гандиг бол орхицсан байна. Ганди бол дэвссэн бахаа тий. Дэвшсэн баг. Бахаа одоо. Тэр ч одоо өсгөлэн өөрөө зардаа дэвшээгүй махад алхаж малхаад л хөрхи энэтхэгийг тусгаар тогтнуулсан хүн шүү дээ тий. Энэ хоёр чинь амар айхтар усууч үү дээ. Энэ хоёр ширүү гараад шүү Энэ дээ. хоёр чинь жиг айхтар усууд хажууд наа жиг. За энэ хоёроос ягаад та хоёр Мао Цзэдун дээр нь илүү их мөнгө тавьчих вэ? Мао Цзэдун тэгээд Дэвших багтал. Сталин болохоор арай дэвших магадaltaй байхгүй. Ааха. Бас нөө зөвлөлт холбоод ус гэдэг дотор олон ус нэгтгэжсэн энэ Тий, тэгээд дайныг зогсоосон дайныг зогсоосон ялсан бас тэр үед тий. Гитлерийг ялсан. Гитлерийг ялсан бас тэр үед дайн зогсон ялаад дайн зогсон тий. Бас тийм магадaltaй л бодоод тавилаа. Тэгтээ нэр дэвшүүлэх нь бол яг хоёулаа мэдэхгүй шүү дээ. Зүгээр ингээд ерөнхийдөө бас яг хийсэн үйлээр л дэвшүүлэх гэдэг бодвол. Тийм л тий. Мао болохоор зүгээр хятадыг л чөлөөлсөн хүн шүү дээ тий. Тариалан жууж байгаад хөвцөлдөө гарчихсан тий.
Тариачтай тавьслаар очсон. Тэгэхээр Мао нэрээ Сталинч бол Гитлерийг дарсан гэдгээрээ бас төвшиж магадгүй юм тий. Мао Цзэдун бас магадaltaй юм байна. Тэгээ оролцогч маань Йосиф Сталин дээр 5 сая төгрөг, Мао Цзэдун дээр 15 сая төгрөг тавьсан. Махатма Гандиг бол одоо ямар ч хүн мэдээж хэрэг шууд дэвссэн байлгүй л гэж бодох бах тий. Зөв хариултыг харцгаая. Мао Цзэдун байгаас л гэж залбирлаа юм чи тий. Сталин. Мао Цзэдун ч хоёрын шиг юм байна. Бүгд л тэмцэгчтэй. Йосиф Виссарионович Сталин бол Нобелийн их тайвны шагналд нэр дэвссэн юм байна. Берлинийг чөлөөлсөн, тий? Гитлерийн Германыг дарж устгасан. Дайн зөксөөсөн. Тийм, Каунтоны армийг дарсан энэ төргээл одоо дэвссэн баха яалч тий? Ганди байж магадaltaй байна да. Тэгээ Сталин ч ер нь сүүлд л их муу хүн гэж яасан болохоос тэр үедээ бол их сайн хүн нэр байсан шүү дээ тий? Ганди гоо дэвшээгүй биш үстэй. Ганди бол биш. Би яах юм бэ гэдэг шиг. Би зүгээрээ та маа хэрэггүй аягүй. Цааш нэрлэхгүй шүү Ганди. Ганди бүр аваа үсттэй баг шиг. Бас их нэрлэхгүй хүн л дээ. Нэрлэхгүй Ганди амар нэрлэхгүй. Гандигийн хөшөөс гэж. Манай үчээс амар нэрлэхгүй сантай. Ихтэй бас цааш мэдхгүй. За яах. Тэгээд дайлан чийс яах тийм. Яа. Тэр нь шууд очоод сая дээр тавьдаг юм. Яа, нэвтрүүлгийн оролцогч маань 5 дахь асуултанд амжилттай хариуллаа. 5 сая төгрөг доошоо унсан. 15 сая төгрөгтэй үлдсэн байгаа. За Сталин бол дэлхийн 2 дугаар дайныг зогсоох одоо үнэтэй хөв нэмрээ оруулсан, Гитлерийн Германыг дарсан, Берлинд зүйлтийн цэргүүд орсон гэдгээрээ бол Нобелийн инх тайвны шагналд бол нэр дэвшиж байсан хүн юм байна. За Махатма Ганди гой бол мэдээж хэрэг дэвссэн байх гэж бодсон дэвссэн юм байна. Харин Мао Цзэдун бол нэр дэвшиж байгаагүй юм байна. За одоо бид 6 дахь асуултын сэдвийг сонгох гэж байна. 6, 7, 8 ердөө 3 үлдсэн. Байгаль шинжилэл, барилга байгууламж. Байгаль шинжилэл авчихдаг. За байгаль шинжилэл. Байгаль шинжилэл. За. Оролцогчд маань 6 дахь асуултынхаа сэдвийг байгаль шинжилэл гэсэн сэдвээр сонгосон байна. Дэлгэцэн дээр одоо 3 хариулт гарч ирнэ. 1-р дэлгэц Сарнай. 2-р дэлгэц Буурцаг. 3-р дэлгэц Халгай. Алим ургамлын ямар багт багтах вэ? Сарнайм багт багтах уу? Буурцагны багт багтах уу? Буурцагнд багтахгүй. Халгаанд бол багтахгүй. Яг. Алим яаж багтах вэ? Цаг явс. Магадгүй шүү дээ. Магадгүй. Тэг мэдхгүй шүү дээ. Алим шүү дээ. Алим. Алим ургамлын ямар багт багтах вэ? Буурцаг үед юм болов? Буурцаг биш байхаа тий. Буурцаг чи нөгөө нэг шар эрдэнэ чинь буурцаг гэдэг байгаа үстэй. Гэхдээ бас өөр юм байна. Буурцаг жижиг ургамал гэдэг самар шиг. Халгаач одоо би яад юм шиг. Яг одоо халгаа хаях уу? Халгаа яадгүй. Халгаа яаж хогийн ургамалчтай халгаач. За. Тийм ба? Сарнаар гоо тэгээд тэгэхээр сарнаар гоо жоохон тэгээд буурцаг нэр жоохон баг. 5 4 төвчөө. За 4 5 төвчөө. 20 секунд үлдсэн байна. Яг хатгаа мэдээ гэж. Халгаа хараатай. 9 8 Алим аль ургамлын төрөл багтах вэ гэсэн байна. Халгай, буурцаг, сарнай. За, халгай бол хогийн ургамлаа. Хогийн ургамлаа гэж одоо. Та хоёрын хогийн ургамал, минийхээр бол шарилжны төрөл багтах. Шарилжны төрөл багтах. Багтах бах гэж би бодоод шүү. Буурцаг бол самарны төрөл үү? Буурцаг самар баха. Тэгээд угаасаа самар шиг жижигхэн ургамал байдаг шүү дээ. Эрдэнэ шиш одоо эрдэнэ шишил буурцаг гэсэн тийм үү? Буурцагч арай өөр. Арай өөр. Тэгтээ самартай ойролцоо. Ойролцоо. Тэр нь тэд нар бол самарны төрөл үү? Адлаа энд 2 3 мэдвэхээр дэсэн чинь халгаа байв яана. Сарнаг бол яг би мөн болоо гэж бодоод байна. Алимны мод чинь бас яг юм сарнаа шиг юм өргөстэй мод. Яа үнэ гэдэг мэдэхгүй асуулт. Мэдэхгүй асуулт.
Хүлээл авчлаа. Сарнаа байж магадгүй. Магадгүй. Сарнаа ч бас Алин чи иддэг сарнаа ч бас сайхан үнэтэй. Сарна гэсэн хувилбар дээр 11 сая төгрөг тавьсан байна. Буурцаг гэсэн хувилбар дээр 4 сая төгрөг тавьсан. Халгаа гэсэн хувилбар дээр мөнгө тавиагүй. Зөв хариултыг харцгаая. халгаа бол биш ээ. Барьцэлцэхгүй. Одоо тэгэл энэ хоёрыг нь бол халгаад үлдээ шүү дээ. Халгаа байвал тэгэл ойлоо. 50 сан. Тэгтээдээс хуваадаг байж сарнаа буурцгүй дээр. За яах вэ? Яндаш тий. Буурцгийг бол би цагаан самар мамар эдгээр нэг л төрөл бахал гэж бодоод байна. Халгаа Буурцтай хоол мол байдаг шүү дээ. Самартай юм шиг. тий. Тэгсэн чи самар ийцэн хөрөхгүй буурцтай гэдэг. Европод хийдэг шүү дээ сони хоол. Таа юу гэж чинь Сарнаа. Буурцаг бол биш болж таарлаа. Сарнаа юм байна. Сарнаа. Алин ургадаг газар халгаа урахгүй л хэлбэ дээ. Их үү. Тий? Сарна Халгаа ургадаг газар алин ургад юм болоо. Яа дээ бол үтгэх бод. Монголд одоо алим ховд мовд руу урдаг шүү дээ. Ховд руу ургад. Ховдод халгаа хэрэг үү? Би гэж үү. Ирмэсгчтэй хэсгийн ормын сурчлагын дараа эргээд уулзцгаая. Нэвтрүүлгийн ивент төгөөч Найрсаг Улаанбаатар их дэлгүүр. Нэвтрүүлгийн ивент төгөөч санхүүгийн боловсролыг дэмжигч Голомт банк. Нэвтрүүлгийн ивент төгөөч Найрсаг Улаанбаатар их дэлгүүр. Нэвтрүүлгийн ивент төгөөч санхүүгийн боловсролыг дэмжигч Голомт банк. Нэвтрүүлгийн ивент төгөөч Туркийн цэвэр жимсний жуус Дамек. Эрхэмжтэй та бүхэн яг одоо боловсролсон хөтлөөс дээр 50 сая уул шоу нэвтрүүлгийг үзэж байна. Нэвтрүүлгийн 6 дахь үе дээр нэвтрүүлгийн оролцогчд болох Батсуур Сүлбаатар хоёр маань хүрэлцэн ирсэн байна. Тэд 15 сая төгрөгтэй байсан. Алим, эдгээр ургамлын аль төрөлтөнд багтах вэ? Сарнай, буурцаг, халгаа. Халгаа гэсэн хэлбэр дээр ерөөсөө мөнгө тавиагүй. Яг гэвэл манай оролцогчид халгааг бол хогийн ургамлаа шарилж гэж үзэж байгаа. За, буурцаг бол биш болж таарсан. Тэгэхээр буурцаг бол ямар нэгэн самарны төрөл байж магадгүй юм. Харин сарнаан дээр 11 сая төгрөг тавьсан тэнд биднийг хүлээж байгаа. Зөв үү, буруу юу? Сарнаа юу, халгаа юу? Сарнаа мэж өвтөрийг авраарай гэдээ одоо байж яваа. Тэ? Сарнаа хоо, сарнаа. Халгаар өрөөс харахгүй сарнаа руугаа л хараа байж байл. Халгаа байвал тэгээд дахиж алим идэхгүй гэж тэ. Дахиж салгаатай газараар явахгүй гэдэг. Юу, биолог дээр. Тэгээд биологчдод яруу ийм байх хэлж өгөхгүй л үү тэ. Буурцтай багтайс Багтайс. Нэвтрүүлгийн оролцогч маань 11 сая төгрөгтэйгээр 6 дахь асуултыг давж гарч ирч чадлаа. Одоо 7 дахь асуултын сэдв бидний өмнө тулж ирээд байна. 7, 8. 50 сая уул шоу нэвтрүүлэг маань ялагч болоход ердөө 2хан асуулт 2хан даваа үлдээд байна. Ингээд 7 дахь асуултын сэдвийг сонгоцгоё. Азийн орнууд спорт. За, энэ ч тест юу юм байна тий. спорт бол өргөн шүү. Хамгийн өргөн. Хамгийн өргөж Азийн орнууд гэж мэдхгүй ч гайгүй шүү дээ. Орн. Азийн орнууд ус гайгүй тий. Орн. Спорт ч одоо мэддэг ч мэдэхгүй юм байна тий. Тэ спорт авчвал яа дээ. Азийн орнууд бас ойр юм шүү. Өөр юм шүү. За Азийн орнууд авч тий. Шууд шийдсэн үү? Долоо шүү дээ. Сайн ярилцсан уу? Ярьсан. За. Азийн орн. Оролцогч маань 7 дахь асуултынхаа сэдвийг Азийн орнууд гэсэн сэдвийг сонсон байна. Дэлгэцэн дээр одоо 3 хариулт гарч ирнэ. Нэгдүгээр дэлгэц Узбек. Хоёрдугаар дэлгэц Тажик. Гуравдугаар дэлгэц Азербайджан. Эдгээр хэлнүүдийн аль нь түрк хэлний бүлд багтахгүй вэ? Узбек, Тажик, Азербайджан. Узбек ч түрк багтна уу тий? Узбекүүд ярьдээ түрк. Багтахгүй вэ гэсэн шүү дээ. Багтахгүй бай. Тажик, Тажик. Азербайджан байж магадгүй. Азербайджан бол хол шүү дээ бас. Холоос гадна бүр хийх шүү. Узбек, Тажик. Казак үл багтсан шүү дээ. Узбек, Тажик, Узбекистан, Тажикстан, Казахстан гэдэг Азербайджан дээр төлхөө тавьчихлаа.
Азербайджан жоох хэлвч. Заач. Түрк хэлсэн багтахгүй вэ? Азербайджан шүү дээ. Яаж бодсоо? Өзбекистан, Тажикстан хаж. За. Энд дээр хэлээ. Тэгээ нийт энэ дээр л байгаа. Энд дээр хэлээ шүү дээ. Тэгээд болчихсон шүү дээ. Энэ дээр нэг сайн тавьчихгүй яах вэ? Ингээд авчих шүү дээ. Юу яваад ахиухан яасан юм. Узбекийг орох гэж байна уу те? Узбек багтна. Болчих. Түрк хэлжтэй. Түр багтахгүй вэ? 10 9 8 За оролцогчд маань 7 дахь асуултанд хариулсан байна. Узбек, Тажик, Азербайджан. Эдгээр 3 орны хэл аль нь түрк хэлний бүлд багтахгүй вэ гэсэн асуулт байна. Түрк хэл. Түрк хэл рүү чинь баг манай монгол хэлж багтах байх шүү. Нарийн яриул. Тий. За узбек хэл. Узбек, Амур, Тимур. Туркуд бол Казахстан. Амур, Тимур. Хаач Узбек хүч. Дариг мариг. Тий. Узбек ч Дариг мэх, Дарья, Мария. Түрк хэлтэнгүүд шүү дээ. Түрк хэлтэй юу? Тий. Узбек казакууд хоорондоо сайхан ярьчин. Тий, Узбек Казакууд туркууд сайхан ярьчин. Тажик ч гэсэн бас тэгэл. Казак хүмүүс турктэй хэлээд болчихсон шүү дээ. Тажик бол Тажикийг бол мэдэхгүй байна. Азербайджан бол Азрууч угаасаа. Азербайджан бол том улс шүү дээ. Том улстай. Үндэстэй шүү. Том үндэстэй. Узбек, Тажик юу өдөр чинь Казак өдөр ч юм уу ерөөсөө манай Монголоос л одоо нөхдөд шүү дээ. Ер нь бол тийм ээ. Тажик бол айгүйх монголчуудтай шүү дээ. Тажик бол харин тэгэл яг ер нь тэгэл үгүй их тавьж Азербайджан. Азербайджан Лимиг хэлдэг. Тажик гэсэн хөлбөр дээр 3 сая төгрөг тавьсан байна. Азербайджан гэсэн хөлбөр дээр 8 сая төгрөг тавьсан байна. Узбекийг бол ерөнхийдөө түрк хэлний бүлд багтах байхаа үндэстэн гэдэг үгүй л үү? гэж үзэж байгаа юм байна. Зөв хариултыг харцгаая. Азер биш шүү. Азербайджан чинь түрк хэлтнүүдийн бүлэгт орчихсон юм шиг. За тэгвэл Тажик юм байна дөө. Узбек хэл яах. За Узбек үлдээл тай. Одоо юм дээ. 7 хүртэл явшигмаа гэж явж ий те. Тийм бэ. Азербайджан бол ойлгоцсон л байна те. Азербайджан ч тэгвэл бас төргүүд юм шүү дээ. Яа үгүй даа зүгт явчихсан. Оролцогч маань 7 дахь асуултад авч чадсан 50 сая уул шоуны нэвтрүүлгийн хамгийн сүүлчийн шат болох 8 дахь асуултан дээр сар шинийн баяр зориулсан энэхүү баярын дугаард оролцож байгаа оролцогч болох Монгол улсын Арслан Батсуур, түүний найз циркийн жүжигчин Сүлдбаатар хоёр маань бол 3 сая төгрөгтэйгээр 8 дахь асуултан дээр тулж ирлээ. 8 дахь асуулт бол 2 хариулт гарч ирнэ. Аль нэгэн дээр нь мөнгийг байршуулж, эсвэл ялагч болно, эсвэл хамгийн сүүлийн шат хүртэл одоо оролцсон оролцогч болох ийм л ялгаа байгаамаа. Ингээд 8 дахь асуултын сэдвийг сонгоцгоё. Уран зураг алдартан. За уран зурагч одоо шүү. Мэдхгүй. Мэдхгүй шүү дээ. Алдартныг даваад тий. Мэглэн алдартаа. Алдартаа. За алдартаа. Уран зураг мэдхгүй юм чи. Уран зураг уусна. За. Оролцогчд маань 8 дахь асуултынхаа сэдвийг алдартан гэсэн сэдв сонгосон байна. Манай оролцогчдод 3 сая төгрөг үлдсэн байгаа. 8 дахь асуултын 2 хариулт дэлгэцэн дээр одоо гарч ирнэ. Нэгдүгээр дэлгэц Notorious B.I.G. Хип-хоп. Хоёрдугаар дэлгэц Tupac Shakur. Эдгээр алдарт рэперийн хэнэн төрүүлж амиа алдсан бэ? За. Notorious B.I.G. Tupac Shakur. Цаг явсан. Tupac. Tupac түрүүлж байгаа. Энэ pop дээр чинь дуудуулаад чинь Notorious B.I.G. шүү дээ. Тэр чинь баав гэдэг юм уу? Тий. Чи арай сүү. За, тэгвэл Tupac Notorious дээр ч юм уу? Notorious яа дүү. Сайн ярил л да. Арай. Tupac. Tupac чи 90-ад оны үеэр л одоо байхгүй болсон шүү дээ. Tupac Notorious B.I.G. Notorious B.I.G. үгүй сайн мэдээ. 30 секунд үлдсэн байна. Нөгөө нэг шүн үстэй тий. Дуудуулдаг шүү дээ. Зориулаад. Тэр Notorious B.I.G. гэсэн юм шүү. Тэр Tupac харин түрүүлж гисэн байна. За. Tupac ч угаасаа тулгаж. За. Ээс. Ямар юу цагаан зэрэг ясаар зүбэ басан юм байна. Tupac угаасаа яс гарч ирээд яс гэсэн юм шүү. Түрүүс
Дөрөв дэж өнөөс мэдгүй шүү дээ. Notorious B.I.G. Tupac Shakur. За энэ Америкийн хоёр алдартай рэперүүд 2000 оны ихэр хоёр амиа алдсан тий. За тэгээд хэн нь төрүүлж амиа алдсан бэ гэсэн асуулт байгаа юм байна. За энэ хоёр чинь нэг нь эхлээд амиа алдангууд нөгөөхийнх нь одоо дэмжигчд нь Зөрчилтэй болоо. фанатууд нөгөөх нь очиж алдсан байдаг шүү тий. Нэгсэн дөө. Пенүүд нь очиод алдсан байдаг Tupac шүү. төрүүлж гисэн баха. Миний бодлоор Tupac л ойролцоо ойролцоо ойрхон л өгсөн баг. Гэхдээ баг баг Tupac баг Tupac л дуртай гэж дээ. Туpac-члээ дээрээс нэг changes мөн шиг дуу хэлсэн шүү дээ. Натураас би аяжгаа сайн мэдэхгүй шүү дээ. Нэг Бүдүүн л хөрөөс юм шиг ба. Тэгээ нэг залбираад Tupac гэж. За ингээд сар шинийн баярт зориулсан 50 сая уул шоу нэвтрүүлгийн баярын дугаарт маань Монгол улсын арслан төрийн наадмын төрүүбөх Батсуур арслан маань за өөрийн дотны багын найз Сүлбаатарын хамтаар оролцлоо. Ингээд 8 дахь асуулт хүртэл тулж ирж чадлаа. Маш олон хүнд хэцүү асуултуудыг давсаар хамгийн сүүлд хоёр рэперийн хэнэн төрүүлж амиа алдсан бэ гэсэн асуултан дээр тулж ирлээ. Tupac Shakur дээр 3 сая төгрөг тавьсан байна. Зөв хариултыг харцгаая. Энийг бас мэдэхгүй. мэдхгүй байна. Гэхдээ яг Tupac нь төрүүлж өгсөн баг ч. Би энэ баг Tupac үглэгийг мэддэг байсан. Натураас би аяж гэж тэр дууч мэддэг ч үгүй жаал. Тийм үү. Тэгвэл Tupac л юм шүү дээ. Тэр үед л тэгэл нэг бүхсэг л ядаа гэж. Ваа багталтай л Tupac өнгөрчлөө байл. Тэгэл удалгүй жил нөө pop дэдгийн гişүч нэг өндөр уулан дээр гарч цагаан авцтай дуулаад тий. Нас орсныхан дараа гарав. Тий, нас орсныхан дараа нэг дурсгалтын зориулж нэг дуу хийсэн байдаг шүү дээ. Тэ фафт айдик. Тий. Яг үнэн л гэдэг. Тэгж л бодож байна. Яа, юу удаад гарч юм. Ятгатуудхыг. Барилдахаас илүү нэрвчтэй биш нэр. Барилдах юм бол гараал явчихдаг ерөөсө. Хариулт байхгүй. Хариулт байхгүй юм чи ерөөсө. Хариуцлага өөрөө өгөрнө. Энэ бол эвгүй байна уу? Энэ бол эвгүй юм бай. За, гэхдээ бас тийм ээ. Энэ хүртэл явсан бас болно тий. Нөө алдсан ч харамсахгүй шүү дээ. Харамсахгүй 7 хүртэл явцсан байл. Нөгөө Орсын нөхдүүдтэй айгуул хаарс морол бааварлал байж шүү дээ. 8 хүртэл явсан. 8 хүртэл явсан. Чи хэд хүртэл явсан юм бэ гэдэг. 8 давсаа юм шиг гэдэг. Тий. 7 давсан. 7 давсаа гэж. Зааны болцлаа. Одоо ч гардын болцлоо гэж. 100 дөрүүлсэн гэж. Тий. Цагаан сарын сар шинийн баяр зориулсан 50 сая уул шоу нэвтрүүлгийн маань энэ удаагийн баярын дугаарт оролцсон Монгол улсын арслан Батсуур багын найз Сүлбаатарын хамтаар оролцсон 8 асуултыг давж гарч 50 сая уул шоу нэвтрүүлгийн ялагч болж 3 сая төгрөгийн эзэн болж чадлаа. За ингээд 50 сая уул шоу нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарын ялагч болсон хоёр оролцогчдоо Туркийн Тамек брендийн цэвэр жимсний шүүс манай нэвтрүүлгийн ерөнхий ивент тгэгчээр ажиллаж байгаа. Ингээд ивент тгэгчийнхаа бас гарын бэлгийг хоёр оролцогчдоо гардуулъя. Ийм утгатай юм байна. За, энэ дэд ийм утгатай юм байна. За баярлалаа. Энэ мөнгөг барай өсөхгүй байна. За. За. Баяр хүргэе. Баярлалаа. За ингээд 50 сая уул шоу нэвтрүүлгийн энэ удаагийн баярын дугаар маань сар шинийн баярын дугаар маань амжилттай явагдаж өндөрлөө. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай үзэгчтэй. Та бүхэн сайхан шилдээрэй. Баярлалаа. Одоо энэ удаа 11 сая төгрөг болж байна. Баяр хүргэе. Баяр хүргэе. Мөнгө.
Одоо